Монгол улсын ерөнхийлөгчийн зарлиг 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдөр дугаар 6 Төрийн ордон Улаанбаатар хот уяажтад Монгол улсын цол хүртээх тухай Монгол улсын үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1-р хэсгийн 7 дахь заалт Монгол улсын ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1-р хэсэг үндэсний их баяр наадмын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6-гийн 1-р заалтыг тус үндэслэн зарлиг болгох нь Монгол түмний уламжилт сар шинийн их баяр наадмыг тохиолдуулан үндэсний их баяр наадмын тухай хуулийн 8 дугаар бүлгийн 8-3, 8-6, 8-8 заасан болцлыг хангасан дараах уяажтад Монгол улсын цол хүртээсүгэ Монгол улсын тод манлав яд цолоор Пүрвийн Минд баяр Булган аймгийн 3 булаг сумын угуул Сайрын сүрэнгийн Төмөр очор Сүхбаатар аймгийн Түмэн цогт сумын угуул Намжил цэрэнгийн Дашүлзий Завхан аймгийн Эрдэнэ хайрхан сумын угуул Дамбын Гишиг жаргал Булган аймгийн 3 булаг сумын угуул Даш цэрэнгийн Од гэрэл Төв аймгийн Баян цогт сумын угуул Монгол улсын манлаа уяаж цолоор Сундун Лувсан Балдан Төв аймгийн Батсүмбүр сумын угуул Дорцүрэнгийн Цэн Даюш Увс аймгийн Өндөр хангаа сумын угуул Дайди хүүгийн Баяра Завхан аймгийн Дөрвөлжин сумын угуул Дөвдөнгийн Батцоож Ховд аймгийн Дарив сумын угуул Хэнгэргийн Цогцайхан Төв аймгийн Баян уул сумын угуул Гордогийн Дорж бүрүү Хөвсгөл аймгийн Тариалан сумын угуул Баточрын Энх бол Завхан аймгийн Эрдэнэ хайрхан сумын угуул Борнон Баасан жав Завхан аймгийн Сант Маргад сумын угуул Монгол улсын алдарт уяаж цолоор Арилдигийн Отгон баяр Төв аймгийн Өндөр ширээ сумын угуул Цэнд Доржийн Амар сайхан Хинтэн аймгийн Баян хотг сумын угуул Үржин Бадмын Атар сайхан Ховд аймгийн Дарив сумын угуул Хоохрын Бадам сүрэн Өмнөгов аймгийн Хүрмэн сумын угуул Хүрлийн Бар сүрэн Увс аймгийн Зүүн хангаа сумын угуул Нимдоогийн Батбаяр Ховд аймгийн Дөргөн сумын угуул Төвдөн Доржийн Болдбаатар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын угуул Бумдын Бүрэн төр Баян хонгор аймгийн Баян овоо сумын угуул Баяр Магнаан Гамбат Төв аймгийн Баян цагаан сумын угуул Намнангийн Дарам Эрэмчин Хинтэн аймгийн Дадал сумын угуул Түмэн Дэлгэрийн их баяр Төв аймгийн Сэрлэн сумын угуул Арвжирын Мегмар Дорж Орхон аймгийн Баян өндөр сумын угуул Саашгагийн Эрдэнэ бат Төв аймгийн Сэрлэн сумын угуул Өлзий удгийн Бүрбаатар Аранга аймгийн Төвшрүүлэг сумын угуул Бэлжээгийн Одонбаатар Дундгов аймгийн Сайн цагаан сумын угуул зарлиг болгосон Монгол улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэг Дорж буян гişгэ хайрлсан он жилээ үдэж ээлэвэлээ дэлгэх гал бичин жилээ үлзээтэй сайн цагдор өвгдөөс өвлсөн Монгол уяачийн эрдэм молор эрдэнэ адууны хэмраар төмөн олноо баясгсан хүндэт уяачид та бүхэндээ чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж хамгийн сайн сайхныг хүсэн өрөөё. Монголчуудын бүтээсэн нүүдлийн соёлын цөмд Монгол морь цагийн цагт оршиж золбоо хиймрийн бэлэгдэл болон мөнхөрсөн билээ. Монгол эрчүүдийн эрдэм ухаан, эрт сэлэмний дохил, Монгол мордын эр шандас, эрэмгийн давхил, алдар суу, бахархах түүх, бүтээх хүчийг бий болгосон. 3 цагийн хэлхээнд үл алдрах их түүхийн алтан цулбуурыг
мөр үеих эрдмээрээ өвлөж Монгол бахархлаад архлан яваа хүмүүс бол уяачид манай малчин түмэн билээ. Та бүхний аргамаг хүлгийн уяа тэгшэрч өнгө гийсэн сайхан наадмын амжилтыг үнэлж улсын цол хүртээлээ. Ажнаа хүлгийгт нь унаж хурдлуулсан хүүхдүүд гэр бүлийнхэнд нь баяр хүргье. Уяачин эрдэм төгс морины хүүхдийн золбоо төгөлдөр байж Монгол төмнөө түм бүмэн жил баясгах адууны хэмэр үргэлж өөдөөväгээ. Монгол газар шороонд морины туурайны мөр үрд оршгэ. Морины соёлыг ертөнцид гайхуулсан Монгол уяачдын алдар суу мөнхөд мандгэ. Сар шиндээ сайхан шинлээрэ.